сайн байцгаана уу? Энэ удаагийн хичээл Монголын хаант улсууд. За яг энэ үед 15-аас 11 дугаар зууны дунд үеийн Монголын хаант улсуудын тухай үзэх болно. За 15-аас 18 дугаар зууны үеийн монголчуудын түүхийг бол ерөнхийдөө Бутралын үе гэж судлаачид нэрлэдэг. За яагаад Бутралын үе гэж нэрлсэн бэ гэвэл аливаа нэг цөм улс үндэстэн өөр хоорондоо тэмцэлдэн хагаралдаж өөр улсыг байгуулан салж чадахыг Бутран задрах гэж хэлж байгаа. За энэ үе бол яг ийм зүйл болж исэн зурс үе байдаг. Маш сонирхолтой түүх үе гэж хэлж болдог бас. За бүгдээрээ Бутралын үе гэж ярихын өмнө улс гэж юу юм бэ? Ер нь ямар улсын төрлүүд байдгийн бэ гэдгийг авч үзцгээе. За хамгийн ихэнд улс гэж юу вэ? За орчин үед бол доорх шалгуурыг хангаж байвал улс гэж үздэг. За ямар зарчим бэ гэвэл шалгуур байвал нэгд байнгын хүн амтай байх хэрэгтэй. Хоёрдугаар тухайлан заагалсан нутаг дэвсгэртэй байх хэрэгтэй. За энэ бол Монгол улсын нутаг дэвсгэр шүү гэсэн. Нутаг дэвсгэртэй байх хэрэгтэй. Гуравдугаар төр засагтай байх хэрэгтэй. Буюу төрийг хэн захирж гэн, ямар хүмүүс захирж гэн, тийм ээ? Яаж захирж гэн гэдэг. За дөрөвт бусад улсуудтай харилцаанд орох чадамжтай байх хэрэгтэй. Жишээлх юм бол энэ манай хөгжиж улс, Хятад улс, энэ манай хөрш улс, Орос улс. Бид нар энэ хоёр улстай эв найрамдалтай оршин тогтнодгоо худалдаа харилцаа эрхэлдэг гэдэг юм бол бид бол бусад оронтой харилцаанд орох чадамжтай улс гэж таарч байна. За энэ улсуудын дотроо 3 төрөлд хуваагддаг. За эхнийх бол нэгдмэл улс. За нэгдмэл улс гэдэг нь бол яг манай Монгол улс шиг бид бүгд Монгол улсын иргэд, өөр улсын иргэд биш. Бид манай улсын дотор өөр ямар нэг улс байхгүй. За ингээд бид бол зөвхөн нэг улсад харьяалагддаг, нэг улсын нэгдмэл улсын иргэн гэж хэлэгдэх байна. Буюу төрийн байгууламж нь нэг байхаараа нэгдмэл улс гэж хэлдэг. Нэг зөвхөн манай улсыг зөвхөн улсыг хурал гэж парламентаас захирддаг. Тийм ээ? Өөр ямар нэгэн захиргааны юу байхгүй. За дараагийнх нь хаант засаглалтай улс. За энийг бол бид маш сайн мэднэ, тийм ээ? Хаантай тэр хаан нь үе залхамжлан өөрийн хүү болон охин залхамжлах хүндээ залхамжлж өгөөд тэгээд өөрийнхөө бүх амьдралын хугацаанд энэ улсыг захирдаг улсыг хаант засаглалтай улс гэдэг байна, тийм үү? За дараагийнх нь бол холбооны улс гэж байгаа. За энэ холбооны улс бол нэгдмэл улсын яг эсрэг тална гэж хэлж болно. Хэд хэдэн улсыг нэгтгэж төвлөрсөн холбооны тийм системт улсыг хэлдэг. Жишээлх юм бол Америкийн нэгдсэн улс, холбооны бүгд найрамдах Герман улс, Оросын холбооны улсууд энэ улсууд хамаардаг. Юу гэвэл Америкийн нэгдсэн улсын муж бүхэн өөрсдийн ерөнхийлөгчтэй, өөрсдийн хуультай, өөрсдийн гэсэн дагаж мөрддөг хэм хэмжээнүүдтэй байдаг. За Оросын холбооны улс гэсэн дотроо маш олон бүгд найрамдах улсуудыг багтааж идэг. Жишээлх юм бол манай Бурайдын бүгд найрамдах улс бол Оросын холбооны улсын дотор байдаг нэг бүгд найрамдах улс байгаа. За гих мэт. Ингэж дотроо хуваагддаг байна. За тэгвэл 17 дугаар зууны ихэнх үед монголчууд хуваагдал байдалтай аж төрж байсан. За энд яаж хуваагдж ирсэн бэ гэвэл ерөнхийдөө хоёр хэсэгт хуваагдж ирсэн. Тэр нь бол баруун Монгол болон зүүн Монгол гэж хоёр хуваагдж ирсэн. За зүүн Монгол бол дотроо өвөр Монгол зүүн Монгол гэж хоёр хуваагдж ирсэн байдаг. За баруун Монгол нь бол дотроо ерөнхийдөө нэгдмэл боловч дотроо дөрвөн улсын дөрвөн аймгийн холбоогоор өөрсдийн захиргааг бэхжүүлэн хэрэгжүүлж байсан гэж хэлж болдог. За газар нутгийн хувьд хаана байсан бэ гэвэл альва улс маань өөрийн гэсэн газар нутагтай байх хэрэгтэй гэсэн тийм үү. За газар нутаг нь хаана байсан бэ гэвэл зүүн Монгол үе халах монголчууд нь бол Алтай Хянган улсын завсар оршиж исэн. Буюу яг одоогийн Монгол улсын нутаг дэвсгэрийн ихэнх хувь нь гэж хэлж болно. За хойд монголчууд нь бол Алтай нуранаас чааш буюу одоогийн бидний мэддэг Алтай нуранаас чааш Балхаш нуур хүртэлх Балхаш болон Зайсан нуур хүртэлх газар нутаг өргөн удам газар нутагт баруун монголчууд буюу ойрдууд амьдарч ирсэн. За харин өөр монголчууд хаана байсан бэ гэвэл цагаан хэрмнээс Монголын их говь хүртэл Хянганы уулсаас Алтай нур хүртэлхийн удам нутагт өөр монголчууд оршин амьдарч ирсэн байдаг. За ингээд тэдгээр монголчуудыг бол ерөнхийдөө тухайн үеийн монголчуудыг байгалийн хэлийн зурвсууд заагалж ирсэн гэж хэлж болохоор байна, тийм үү? За бид бүхэн энэ газар нутгаас харж байна, тийм ээ. За энэ дээр зүүн Монгол үе халах монголчуудын байршил байна. Өвөр монголчуудын байршил байна. За зүүн гар бол баруун монголчуудын байршил байна, тийм үү? За энд мөн нэг юу хотгойд гэж байна, тийм үү? За мөн хошууд гэж байна. За хотгойдууд гэдэг бол халах монголчууд болон ойрдууд хоёрын дундаас үүсэн бий болсон тийм улс гэж хэлэгддэг. За хошуудууд бол ойрд монголчуудын нэгэн бүрэлдэхүүн бөгөөд
одоо огшуудын Төрбэх хааны удирдлагын дор одоо Хөхнөөр цайдны өгч эзлээд за тэр хавийн нутгаа эзэмшил болгон сууж өөрсдийн хошууд улсыг одоо байгуулсан байдаг. За мөн бас нэгэн одоо бидний нэгэн улс бол халимаг улс гэж байдаг. За халимагуд бол одоо торгууд дөрвөн тэргүүтэй ойрдууд одоо баруун тийш одоо үржил шинтэй сайн одоо адуу малаа өсгөх тийм сайхан газруудыг эрен хайж явсаар байна. Ижил мөрний одоо адаг үеэр очисон байдаг. Каспийн нэгсийн хойд хэсэг болон ижил мөрний адаг үед очисон. За ингээд 1630-аад оны үед халимгийн хаан улсыг байгуулсан байдаг. За ингэж одоо энд одоо 200 гаруй жил оршин тогтсоны дараагаар одоо Оросын хаан улсад эзлэгдсэн байдаг байна. За одоо тухайн үеийн Монголын томоохон төлтөн бол Лэгдэн хаан байдаг. За Лэгдэн хаан бол Монгол улсын хамгийн сүүлчийн хаан, Алтан уургийн хамгийн сүүлчийн хаан гэж хэлдэг. За харин бид бүхний мэддэг Богжигдсан дам бол Алтан уургийн бус Монголын хамгийн сүүлчийн хаан гэж хэлдэг тийм ээ. За Лэгдэн хаан бол Алтан уургийн хамгийн сүүлчийн хаан буюу Чингисийн үр хөвгөд гэж хэлж болно. За энийг та бүхэн одоо ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. За Лэгдэн хаан хэдийгээр их Монголын одоо бүх Монголын хаан гэж нэрлэгддэг байсан боловч яг үнэндээ одоо энд зурган дээр харагдаж байгаа Өвөр Монгол гэдгийн энэ дээр Цахар гэж байна тийм үү. За энэ Өвөр Монголд байгаа Цахар түмнийг л захирдаг хаан одоо Цахар түмнээр захирах хэмжээний эрх мэдэлтэй хаан болгоо ирсэн байсан. А бусад монголчууд бол өөрсдөө биедан захирдаг тийм улс одоо болон задарсан байдаг байна. За тэгэхээр энэ бол тухайн үеэр ярих юм бол холбооны улсын жишээтэй ойролцоо байна тийм ээ. Маш олон улсууд нэгдэж нэг үндэснийг бүрдүүлж байгаа учраас. За ингээд Лэгдэн хааны одоо дотоод дов буюу Цахар түмэндээ хэрэгжүүлжсэн бодлогыг одоо харцгаая. За Цахар түмнийг Монголын уламжлалаар зүүн, төв, баруун 3 түмэн болгож ив ярьдсан захирах бодлого явуулсан байдаг. За мөн одоо альва нэгэн улс өөрийн гэсэн нийслэлтэй байх хэрэгтэй, нийслэлгүй байж болохгүй хэмээн 1617 онд Авга харвал гэдэг газар нийслэл Очир цагаан хотыг байгуулсан байдаг. За гисэн сүултээ Лэгдэн хааны үгүй болсны хойно энэ хот бол эзгүүрэн сүрж одоо балгас болон үлдсэн байдаг байгаа. За ингээд Хувилаа хааны номын төслийн эсрэг хэрэгэлсэн Төвдийн улааны шний лам Ширваа хотыг залж улсын багш болгосон байдаг. За мөн Хувилаа бид хүн өмнөх ангидаа үзснээр Хувилаа хаан Пагва ламыг улсын багш болгосон байдаг тийм үү. За ингээд Ганжуурыг одоо маш олон эрдэмтдээр орчуулсан төрийн 3 эрдний нэг болгосон байдаг байна. За гадаад бодлогын хувьд за бид хүн түрүү улс гэж үзэхийн тулд одоо бусад оронтой харилцах одоо чадамжтай байх хэрэгтэй гэж хэлсэн тийм үү. За тэгвэл гадаад бодлогын хувьд Мин улстай ихээ холбоо тогтоох бодлогыг өрнөлсөн. За Мин улс гэж хэмбэ гэвэл энэ бол одоогийн Хятад улсын Хятадуудын өвөг цэг гэж хэлж болно. За Мин улс бол яг одоо бид нартай цагаан хэрмээр хил залхан оршиж ирсэн. Одоо хүчрэг улс байсан. За ингээд 1610 одоо холбоо тогтоох одоо бодлого баримтжсэн боловч Мин улс зарим үед хилээ хаадаг байсан. Хилээ хаавал бид хүн худалдаа хийж чадахгүй. Худалдаа хийх боловч бидэнд эд бараа материалын хомсдол үүснэ. За ийм учраас үүнийг үгүй хийх нь бол 1619 онд Мин улсын Гуанан хотыг Лэгдэн хаан эзэлсэн байдаг. За ингэж эзэлсний дараагаар Мин улс одоо Лэгдэн хаанд одоо найртай арга хариу барьж жил бүр 1000-аас 81,000 хүртэлх лам мөнгөний одоо албан дотор өгөхөр болсон. Лэгдэн хаанд өгөхөр болсон тийм ээ. За одоо тэгээд төд удалгүй байж байтал 1619 онд Тийлэн даваанд Манжийн цэрэгтэй тулалдаж ялагдсан байдаг. За ингээд Лэгдэн хаан нухач нар одоо хоорондоо солилцож байсан боловч яг одоо энэ Тийлэн даваанд болсон тулааны дараагаас эвдрэлцсэн байдаг байгаа. За ингээд бусад монголчууд ч мөн адил Лэгдэн хаанд одоо Мин улстай буюу одоо урдын өшөөтэй байсан Хятадтай одоо холбоо тогтоосон дургуутсан өвөр монголчууд манж нартай нэгдэж эхэлсэн байдаг. За ингэснээр одоо Монголын дотоод одоо ив нэгдэлтэй байдал бол улам одоо бүр задран дараах эхэлтэй гэсэн гэж үздэг байна. За одоо бүгдээрээ тухайлан авч үзцгээе. За халах Монгол нь бол тухайн үед дотроо олон хотог болон хошуунд хуваагдсан 2 гараас бүрдэж исэн байдаг. Буюу баруун зүүн тий гэсэн одоо юм тохиогдож исэн. За халахын ноёд дотроо зөрчилдөөнтэй байсан. За мөн Лэгдэн хааныг зарим нь дэмжижсэн бол зарим нь эсэргүүцэх хандлагатай байсан байдаг. За хотгоодууд за бид бүхнээсээ хэлсэн тийм ээ. Халах болон одоо ойрдуудын дундаас бүрлэж бий болсон одоо улсаа гэж тийм үү. За ойрд монголчууд нь бол одоо өөрсдийн гэсэн 4 ойрдын холбоонд оршин одоо тогтнож байсан. За 4 ойрдын холбоо гэдэг нь хошууд, торгууд, дөрвөд одоо Чорс гэсэн 4 аймгийн нэгдэл нь нийлээд ойрд буюу зүүн гар улсыг байгуулж ирсэн, нэгтгэж ирсэн гэж үздэг.
За 100 гаруй улсын хүчирхэгжилтийнхээ үед бол одоогийн Бухар, Самарканд зэрэг хотуудыг эзэлсэн, мөн хоошоо одоо Казакийн баг дундч улсуудыг эзэлсэн байдаг. За мөн өмнө зүгт Хөхнөр цайдмыг эзлэн маш том газруудыг эзлэн орж ирсэн хүчрэг улс байдаг байна. За ингээд анхаарал хандуулсан явдал баярлалаа. Баяртай.